Та бүхэнд хувь хүн хэрхэн төлбөрийн баримт буюу баримт шивэх, түнчлэн яаж нэхэмжлэх, үүсгэх вэ гэдэг талаар танилцуулъя. Тэгэхээр нэн тэргуунд бол татврын цахим систем руугаа нэвтэрж орно. За хэрв та татвар төлөгчөөр бүртгүүлээгүй байгаа бол татврын систем руугаа ороод бүртгүүлэх хэсэг дээр дараад 5 төрлийн мэдээлэл бүгд нь регистрийн дугаар, эцэг эхийн нэр, өөрийн нэр, мэйл хаяг, утасны дугаар, за тэгээ нууц үгээ зохионо. Энэ дээр анхаарах нэг зүйл бол та заавал одоо яг хэрэгжилж байгаа бодиттой энэ мэйл хаягаа зөв оруулж өгөх ёстой. Энэ мэйл хаягаар чинь нэг удаагийн баталгаажуулах код очдог шүү. Тэгээд үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч байна гэд ингээ бүртгүүлчихнэ. Миний хувьд бол бүртгэлтэй байгаа учраас би шууд нэвтрээд орчихъя. За нэвтрэх нэрийн хувьд бол регистрийн дугаар эсвэл бүртгэлтэй мэйл хаяг түнчлэн татвар төлөгчийн 12 орон бүхий дугаараар орж болно. За ингээд татврын цахим систем руугаа орохоор таны өөрийн чинь иргэний бүртгэл болон тань дээр бүртгэгдсэн байгууллагуудын нэр харагдана. За хэдүүлээ хувь хүнээр нэхэмжлэх болон баримт үүсгэж үзэж байгаа учраас мэдээж хувийн бүртгэл руугаа орчихно. Ингээд татврын цахим системийн хяналтын самбарын хэсэг харагдаж байна. За энэ бусад систем гэдэг рүүгээ ороод цахим төлбөрийн баримтын систем гэдэг рүүгээ орчихно. Өөрөөр хэлэх юм бол баримтын систем руугаа татврын цахим системээр нэвтэрж дамжиж орно гэсэн үг. Өмнө нь бол баримт сегмент гэдэг тусдаа вебсайтаар орчдөг байсан. Мөн ялгаагүй тэн дээр бүртгэлтэй аж ахуй нэгж болон таны өөрийн чинь бүртгэлийн хэсэг харагдана. Ингээ өөрийнхөө буюу хувь хүн рүүгээ орохоор за үндсэн баримтын цахим систем маань өөр ингэж харагдана. За энд бол баримт үүсгэх гэж байна. Эндээс хувь хүнд гэж сонгохоор энэ бол суглаатай баримт гарна гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол эцсийн хэрэглээнд зориулж тийм ээ. Та магадгүй одоо лангуут түрээслээд бараа борлуулдаг бол ихэнхдээ хувь хүн буюу эцсийн хэрэглэгч худалдаа авдаг учраас энэ тохиолдолд та энэ суглаатай баримтыг ингэж өгнө гэсэн үг. За бизнесийн үйл ажиллагаанд тэгэхээр ерөөсөө байгууллагад өгж байгаа хувьд за нэмэх нь хуваарь аж ахуй хэрэгжилж байгаа иргэнд зориулж өгж байгаа тохиолдолд зарим сүлжээ дэлгүүрүүд баримт авахаар хувь хүндүү байгууллага руу гэж асуудаг тийм ээ. Тэгэхээр энэ хоёрыг хэлээд байна гэсэн үг. За энэ 3 дугаар сарын баримт гэсэн юм гараад ирсэн байна. Хэрв энийг чеклэх юм бол та 3 дугаар сарын баримтаа одоо 4 сарын 2-ны өдөр нөхөж өгч гин гэсэн үг. Баримт нөхөж өгөх боломжтой сүүлийн хугацаа дараа сарын 7-ноор дуусвар болдог. За хэдүүлээ 3 дугаар сарын баримтыг нэг байгууллага дээр 100 төгрөгөөр шивж үзье. За энэ хэсгээр бол би бизнесийн үйл ажиллагаанд тэгээ сонгоцсон учраас энэ дээр одоо регистрийн дугаар хийх ёстой тийм ээ. 8215 405 гэдэг. За регистрийн дугаар хийхээр энд бол нэр харагдана. Та энэ нэрээ хянаж үзэх хэрэгтэй. Тэгээ бараа ажил үйлчилгээ гэдэг дээр бол за сургалтын төлбөр. За 2 ширхэг 50 төгрөгийн сургалт гэж юу аах вэ? Энэ бол жишээ шүү. За энэс цааш үйлдэл бол яг хэвээрээ энэ дээр гаргаад ингэнгуут энэ дүн гараад ирнэ. За энэ огногоо энийг ингэчнэ харчна. За шаардлагатай бол та гэрээний дугаар төлбөр хийх хугацаагаа энд бас оруулж болно. Ингээд нэхэмжлэх гаргах гэхээр мөн адилхан амжилттай үслээ гэд. За би 5 хүнд үүнийг танилцуулахын тулд 200 төгрөгөөр шатчихлаа. Тэгэхээр энэ бичлэгийг заавал лайк дараарай. За ялгаагүй цахим шуудангоо оруулаад мэйлээр татаж авч болно, PDF-ээр татаж авч болно, хэвлэж болно. Энэ дээр шууд тухайн төлбөр төлөх талынхаа мэйлийг оруулаад илгээчих юм бол энэ шууд автоматар тэр газар чинь нэхэмжлэх очичдаг гэсэн үг. За ингээд нэхэмжлэхээ үүсгэсэн төлбөрийн баримтаа үүсгэсэн хэсгээ хянаж болно. Тэр байтугай хянах самбар гэдэг рүү ороод та он тус бүрээрх баримтын борлуулалт худалдаа авалтын дүнгээ ингэж харах боломжтой. Нийт дүнгээр нь. За төлбөрийн баримтын жагсаалт гэдэг рүүгээ ороод эндээс он сараа сонгоод борлуулалт юм уу худалдаа авалт юм уу гэдгээ сонгоод бас сар-сараар нь харах боломжтой байдаг. Хэдүүлээсээ 3 дугаар сар дээр 100 төгрөгийн борлуулалт шивсэн. За 3 сарын 31-ний ингээ харагдаж байна илгээгдсэн ингээд.
За нэхэмжлэх бол тусдаа харагдана. Нэхэмжлэгийн жагсаалт гэдэг рүүгээ ороод мөн 3 дугаар сараа сонгоод ингээ харахаар 100 төгрөг илгээгдсэн төлөвтэй байна. Мөн гарсан нэхэмжлэх, ирсэн нэхэмжлэх гэсэн хоёр янз байгаа. За тухайн байгууллага бол заавал танаас мэйлээр авахгүйгээр ирсэн нэхэмжлэгээ сонгоод ингээ бас харчиж болно гэсэн үг. За хэрвээ та энд нэг анхаарах зүйл, хэрвээ та нэхэмжлэх гаргасан бол төлбөрийн баримт буюу И баримт давхар шивэхгүй. За энэ байгууллага одоо 100 төгрөгөө төлцсөн гэх юм бол би энэ тохиолдолд төлбөр төлөх гэж байгаад 3 дугаар сард төлсөн юм уу, 1 дугаар сард төлсөн те. Энийг чеклэхгүй бол энэ үйлдэлийг хийсэн тухайн сараар И баримт болж харагдана гэсэн үг. За ингээд 100 төгрөг төлөгцсөн гэд ингэчих юм бол энэ шууд автоматар И баримт болоод нөгөө газар харагдаж байгаа. Та ингэж л саяны үйлдэлийг хийн. Тэрнээс нэхэмжлэх гаргачаад 100 төгрөг чинь ороод ирлээ. Ахаад давхар И баримт бичиж болохгүй. Ингэх юм бол таны орлого 2 дахин харагдах уу юу? Та давхар баримт шивчлээ гэсэн үг шүү. Энийг маш сайн анхаарах хэрэгтэй.